За бүгдэнд нь энэ өдрийн энэ бичлэг үзэж байгаа өдрийн мэнд төргий. За тэгэхээр дараачийн ID бол 2025 оны 1-р сарын 15-нд 15 минутын чартн дээр өгсөн алтны ID байна. За 15 минутын алт гэсэн байна тий. За харж байгаачлан ямар нэгэн эдит гэж хайдаг тийм ээ. За тэгэхээр за хайн шууд бол яг 2687.5 гэсэн энэ цэгт явж яхад 266925 5968 гэсэн ийм хоёр ном өгсөн байна. За энэ хоёр номны аль нэгнээс нь энэ бүс хөдөлгөөн явах боломжтой гэсэн ID байна. За энэ бол одоо яагаад ийм хоёр ном хол хоёр ном алдж байгааг бол манай сурагчд бол одоо мэдж байгаа. Хэрвээ сурах юм бол мэднэ гэсэн үг. За тэр яах вэ тийм ээ. За тэгэхээр арилжааны билд маань хэр байсныг хэдүүлээ харцгаая. За эхний байдлаар бол Index Buy тийм ээ. За энэ бус хөдөлгөөн явна гэж үзээд энэ бус хөдөлгөөний орой дээр ашиг авнаа. Дараачийн хувилбар бол Index Buy. За ерөөдөө ийм хоёр buy хувилбартай л байна гэсэн үг. За мэдээж орой нь өөрчлөгдсөн бол дагаад Fibonacci орой бол дагаад өөрчлөгдөнө. За тэгээд эндээс buy арилжаанд орох нэ гэсэн үг. За тэгээд энэ орой дээр бол TP-г авах нэ. За энэ удаад бол одоо маш амархан байдлаар энэ бус хөдөлгөөн маань явжээ. Ингээд TP зөгчөө гэсэн үг. За хэрвээ өргөжлүүлээд энэ арилжааны явц ямар байсныг харъя гэх юм бол тий. За ингээд 15 минут дээр энэ дээр 22 цаг 30 минутанд яг энэ 15 минутны зүүн дээр бол ингээд buy арилжаанд орсон юм байна. За энэ бол энэ өөр крипто XRP дээр бол 80 зурсан зурлага тийм ээ. За тэгээ эндээс бол ингээд дахиад нэмж эндээс бол buy арилжаанд орсон байж таарах нь байна. За тэгээд энэ дээр бус хөдөлгөөн дээр ашиг авч байгаа дүр зураг бол ингээд харагдж байна гэсэн үг. За ерөөдөө бол 90% ашиг авсан байна. За тэг үлдсийн одоо энэ хаашаач байрлаа да. Энд тэгээ нийлээ хэсэг явсан л санагдаад. Ингээд энэ дээр 90% ашиг аваад үлдсийн ерөөдөө нэг хэсэг байрсан. Яагаад гэх юм бол энэ weekly weekly ерөөдөө ногоон байна гэж үзээд энэ хаяг нэгэнд ивдсэн юм бол weekly ногоонороо дуснаа гэж үзэж байгаа. За тэгэхээр энэ 7 хоног нь хэрхэн дуусныг хэдүүлээ харцгаая. За ингээд ерөөдөө энэ weekly дуусгаад бол баг гарсан байхаа гэж үзэж байна. За тэгэхээр 2025 оны 1 сарын 16-ны өдөр 15-ны өдрийн өгсөн ID 16-ны өдөр TP-г авсан байна тийм ээ. 25-ны 1 сарын 16-ны 12 цаг 40 минутанд TP-г аваад гарч туссан иймэрхүү зүйлтэй болжээ. За тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай guys, баярлалаа.